За хуулийг дэмжиж байгаа ер нь бол гэр бүлээ дэмжсэн үр хүүхэд хойч үе хамгаалсан хүүхд түүх өвгдөөцөө дээдлсэн ус үндэстэн урууджсэн түүх байдаггүй. Харамсалтай нь манад энэ бүхэн өнөөдөр сорилт болж байгаа. Энэ гэр бүлийн хуулийг бид 20 жилийн өмнө баталж ирсэн бол түүнээс хойш энэ нийгмийн өөрчлөлт энэ улс орнд гэр бүлийн бүтэц өрхийн эдийн засаг хөдөлмөрийн нөхцөл байдал хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо за хүчирхийллийн нөхцөл байдал гээд бүх зүйлүүд бол эрс өөрчлөгдөж байгаа. Тийм учраас энэ хуулийг дэмжиж байгаа. Хагтаа бид асуудалж байгаа суурьаар нь хандах цаг болсон байна. Мэдээж энэ хууль бол өөрөө гэр бүл хүүхэд төвдөө эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Аливаа халдлага, эрсдэл, хүчирхийллээс шуурхаа хамгаалах тогтолцоог бүрдүүлэх ёстой. Цаашлах юм бол тэтгэлэг тэгээд нийгмийн хамгааллын асуудлуудын цогцоор нь шийдвэрлсэн хариуцлагын шинэ стандартыг бий болгох ёстой. Энийн татвар хураамж нийгмийн тогтолцоотой бүгдийг нь уйж өгч захимжуулах ёстой. Энэ гэр бүлийн асуудал гэдэг бол зөвхөн хоёр хүний хоорондын асуудал биш. Түүнээс үүдсэн хөрөнгө мөнгө өмчийн маргааны асуудалч биш. Энэ бол энэ улс орон үндэстэн оршин тогтнох бат бэх байх цаашлах юм бол өв боломжлол үнэт зүйл тэгээд тэр бүхнийг агуулсан улс орны тусгаар тогтнолын үнд зүйлтэй холбоотой. Тэр хувь хүний төлөвшил ямар байх вэ? Тэр сургууль цэцэрлэгээсээ яаж эхэлэх вэ? Хөдөлмөрийн эхлэх шатандаа яаж явах вэ? Насан турш үед залуучууд нь гэр бүлээ яаж төлөвлөх вэ? Тэрэн дээр нь төрөөс нийгмээс ямар дэмжлэг тусалцааг багангаас нь эхэлж сурах ёстой зохицоор нь мэдлэгийг нь олох ёстой. Яаж эцэгхийн чадварыг нэмэгдүүлэх ёстой. Яаж өрхийн соёлыг нийгмийн соёл болгож давлгаалуулах ёстой. Энэ бүхнийг уялдуулсан цогц шийдвэр нь байж ээж бид үр дүн гарна гэдгээ олж харахгүйгээр мэдээж энэ зохицуултыг бол хийх ёстой. Эрх зүйн зохицуултыг. Гэхдээ үүнийг дагсан үндэсний ямар хөтөлбөрүүдийг төлөвлөж байгаа юм бэ? Ямар шинжилэлүүдийг хийх гэж байгаа юм бэ? Тэр нь өнөөдөр төрж байгаа маргааш 18 наснд хүрч нөгөөдөр гэрэлтэх гэж байгаа гэр бүл зохиож эцэг их болох гэж байгаа хүмүүсийг яаж төлөвшүүлэх гэж байгаа юм бэ гэдэг нийгмийн хөтөлбөрүүд яагаад байхгүй болчихваа. Хүүхэд хамгааллын төвгээд байна. Боломжоор чадлаараа ажиллаж явах шиг байна. Гэхдээ энэ дээр нэгдсэн бөгөөд төрийн цогц бодлого байхгүй байна. За. Нэг цуурлаанд асуулт асууж хариулт авах хугацааг зөвлөөс тогтоосон байдаг. Энд хугацаа дууссан тул асуулт асууж хариулт авах хугацааг 1 цагаар сунгалаа. За, тодруулъя. Амар сайхан гишүүн тодруулъя. Тэгэхээр ийм ямар бодлогод явж байна вэ? Одоо бол зүгээр хүүхэд хөгжлийн төв, хүүхэд хамгааллын төв, гэр бүл хүчирхийллийн төв гэдэг бол зөвхөн байлгахын тулд байлгаж байгаа юм шиг л ийм хандлагатай байгаа шүү дээ. Салбар бүрээс нь авч хэрэгжүүлж байгаа хэмжээ байгаа ч гэсэн төсөв өрнгийн тавьдаггүй, хүний нөөцийг хөгжүүлдэггүй, сэтгэл зүйч, багш сургууль хүмүүжүүлэгчид цаашлах юм бол тэр эвлэрүүлэн зуучлагчид энэ тэндээс ир зөвлөдөг мэргэжлийн хүмүүсийн оролцоо гээд асар хангалтгүй байгаа. Энэ дээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна? Энэ хуулийн зорилго бол түрүү хэлсэн гэр бүл хүүхэд төвтэй эрх зүйн систем байх ёстой. Хүчирхийллийг бууруулах хамгаалтын шуурхай тогтолцоог бүрдүүлэх ёстой. За тэгээд энэ олон улсын гэр бүлийн эрх зүйн орчин дээр бас мөрдөгдөж байгаа авахгүй нутагшуулах ямар асуудлууд байгаа юм. Тэр маргаанаас үүдсэн тэтгэлэг өмчийн маргааны асуудлуудыг шийдвэрлэх ямар шинэ стандарт зохицуулалт бий болох ёстой ингээд. Энэ бүхнийг бид нар яаж зохицуулах гэж байгаа энийг хэлж өгөөч. Хоёр. За ямар сайхан гишүүний асуултанд хариулъя. За. Бив цогт гишүүн. Сайд. Тэ ямар сайхан гишүүн маш чухал асуудал хөндөж байна. Яг таны ярьж байгаа энэ нийгэмд тулгамдаад байгаа энэ асуудлуудыг шийдэх гэж үндсэндээ бол нэлээд хамгийн их хил ам таталсан нийгмийн анхаарал татсан иргэдийг бухимдуулдаг тэгсэн мөртлөө шийдэл хүлээсэн эрх зүйн зохицуулалт байхгүй асуудал болчиход байгаа. За ингээ гэр бүл салалт жилээс жилд нэмэгдэж байгаа. Энд ингээ харахад 2022 онд 4500 гэр бүл салж байсан, 2023 онд 4800, 2022 4449 гээд хууль аваад үзэх юм бол
нийт одоо гэрэлсэн тохиолдлуудаас 22 онд одоо 25%, нь 23 онд 27%, нь 24 онд одоо 31% салж байгаа. За ингээд гэр бүл салахтай холбоотойгоор хэн хохирч гэнэ гэдэг дээр ихэнх нь одоо нэмэгтэйчүүд хохирдог. Тийм болохоор үүнийг одоо шийдэх шаардлагатай байна. За мөн одоо гэр бүл салалтаас болж бас хамгийн одоо хохирт хүмүүс хүүхдүүд байгаад байгаа. Энэ шүүхээс гэрлэлт цуслах шийдвэр гаргахдаа тухайн гэрлэлттэй хүүхдтэй бол одоо нэхмжлийн шаардлагаас үйл хамааран хүүхдийн тэтгэлэг тогтоох ёстой. 2017 оны тохиолдол дээр ингээд 50 шүүхийн шийдвэр төвөрлөн судалж үзэхэд 40 шүүхийн шийдвэр 80% дээр хүүхдийн тэтгэлэг шийдэлгүй шүүх шийдвэр гаргасан байна. За 2022 онд бас яг 50 тохиолдлыг аваад үзэхэд 45 буюу одоо 90% нь хүүхдийн тэтгэлэг олголгүй орхиулсан юм шийдвэр гарч ирсэн. За цаашлаад ингээд хүүхдүүдийн асуудал дээр эцэг гэхээс тийм үү гэрлэлтэд бүртгүүлээгүй эцэг гэхээс төрсэн хүүхдүүд дэс ингээд 100 орчим мянган хүүхд төрсэн байгаа. Тэгээ 4 жилийн хугацаанд сүүлийн 4 жилийн хугацаанд. За мөн одоо эндээс ингээд энэ одоо бас харилцаа бас эрсдэлтэй тодорхойгүй гэрэлтэд бүртгүүлээгүй эцэгээс төрсэн. Тэгээ иймэрхүү одоо асуудлуудаас болж үндсэндээ таны ярьж байгаа хараа хяналтгүй дээрэс нь одоо эцэг асан хамгаалалт нь одоо асуудалтай тэтгэмж байхгүй гэд хүүхдүүд их хохирч байгаа, эмэгтэйчүүд их хохирч байгаа учраас л энийг зохицуулт байхгүй болохоор энэ хуулийн одоо шинжилсэн хариулгыг засгийн газраас их хурл өргөн барьж одоо хэлэлцүүлж байгаа. За энэ хууль батлагдах юм бол одоо таны ярьж байгаа энэ асуудлууд ер нь бас нэлээд хэмжээнд шийдэгдэх. За яг үүнтэй холбоотойгоос гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн одоос эхнэр нөхөр болж байгаа хүмүүс эцэг их байх үүрэг, эрх, хариуцлага энэ бүх юм бас энэ хуулиудаас нэлээд тодорхой болно. За ялангуяа хүүхдийн эрх ашиг илүү бас хангагдах ийм бас бололцоо боломж бүрднэ гэж бас үзэж оруулж ирсэн. Энэ дээр манай ажлын хэсэг бас нэмээд хариулж. За ажлын хэсгээс нэмж хариулна. 4-р микрофон. За гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам цогтбаатар ахлах шинжээш. За төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих хүн амын өсөлтийг одоо хөгжлийг дэмжих бодлого бол гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын салбар бусад одоо салбаруудтай хамтран хэрэгжүүлж байна. За бусад хуулиудаар тухайлсан хуулиудаас салбарын хуулиуд бол хэрэгжиж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих хууль байна. Хүүхдийн эрх, хүүхд хамгааллын тухай хуулиуд бол одоо 2 жилийн өмнө батлагдсан. За эдгээр хуулиудаар Монгол улс бол хүүхд хамгааллын гэр бүлийн одоо хамгааллын тогтолцоотой орон гэж явдаг. Тэгээ энэ хуулийн дээр бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх, энийг одоо хамтарсан багаар шийдвэрлэх гэх мэт энэ хүүхдийн тусламжийн утас тэнд үйлчлэгээ үзүүлэх болсон хүчин санхүүжилт гээд бүх тогтолцоогоор бол шийдсэн. Энэ одоо хэрэгжиж явж байгаа. Улсын хэмжээнд бол гэр бүл үйлчлэгээ үзүүлэх төвүүд ажиллаж байна. Гэр бүлийн одоо Амар сайхан гишүүн тодруулна. За би нэг 3 зүйл дээр маш тодорхой сайн анхаарч ажиллаарай гэж хүсье. Нэгдүгээрт энэ хүүхдийн эрх аюулгүй байдлыг хамгаалах зүйл заалт бүлгийг маш боловсронгуй тодорхой болгох хэрэгтэй шүү гэдгийг. Хоёрдугаарт хүүхэд хамгааллын олон улсын энэ конвенцүүттэй цаашлах юм бол Монгол улсын бараг 300 мянга гаруй иргэн гадаад улс оронд ажиллаж амжилж байгаа. Гадаадад байгаа энэ Монгол өрхийн аюулгүй байдал, хүүхдийн ирээдүй, хамгааллын асуудал дээр бас энэ хуулийн дээр тусах ёстой шүү. Гуравдугаарт нь сэтгэл зүйн одоо альваа орчинд тэр эцэг их нь байна уу, хүүхэд нь байна уу, гэр бүл нь байна уу? Сэтгэл зүйн аюулгүй орчинд ажиллаж амьдрах, түүнийг хамгаалах, цаашлах юм бол эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй эцэг эхийн нийгмийн оролцоо, идэвх санаачлага, гэр бүлийн дотоод уур амьсгал соёлыг дэмжих энэ агуулга дээр та бүхэн анхаарч ажиллаарай. Монгол одоо өрх залуу гэр бол өнөөдөр асар өөр орчинд амьдралж байгаа шүү. Дарамт шахалттай, эдийн засгийн хүндрэлтэй, харигтал дондолттой, цалинтай, цалингүй За 1 минут авах уу? За 1 минут нэмж өгье. Амар сайхан гишүүн.
Тэгээ өнөөдөр Монгол гэр бүл их амаргүй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа. Монголын залуучуудын ирээдүй асар хүнд сорилтын өмнө байгаа шүү. Ялангуяа залуу гэр бүл ипотекийн зээл, айлын хармаа өрөө, хашаанд гэр түрээслэн энэ их салалт, энэ их одоо үл ойлголцол болвол өнөөдөр орлогогүй байгаа, ажилгүй байгаа, орон сууцгүй байгаа, түүнээс үүдсэн амьдралдаа итгэлгүй байгаагаас болж байгаа юм асуудал. Нөгөө талаараа бол энэ эдийн засгийн болон нийгмийн асар их хууль дүрм журмын дарамт шахалт, эдийн засгийн дарамт, тэр донтолд, архитэлт цаашлах юм бол ажилгүйдэл, цалингүйдэл, ядуур гэсэн маш олон үндэс суурь байгаа учраас энэ нэгдүгээр дэлгэцүүн талаас нь хоёрдугаарт нь нийгмийн олон төрлийн хөтөлбөр, соён гэгэрүүлэх ажил, гуравдугаарт нь эдийн засгийн төрийн бодлого, өрхийн орлого руу чиглэсэн хүний хөгжил, нийгмийн асуудал, цалин тэтгэмж, тэр нь шудраг хөдөлмөрлөлтөөр тогтсон эдийн засгийн зах зээлцэн тогтолцоо руу шилжих. За гишүүд асуулт асууж